Нийслэл бүртгэлтэй 600 гаруй мянган автомашин байдгаас 400 гаруй мянган өдөр тутамдаа замын хөдөлгөөнд оролцож байна. Тэдгээрийн 40 гаруй хувийг Purus маркийн автомашин эзэлдэг. Энэ маркийн автомашины хэрэглээ их байгааг даган явах эдэн сэлбийн хэрэгцээ их байдаг. Үүнтэй холбоотойгоор Purus маркийн автомашины тойл, гүвбэр, батарей зэрэг эдэн хулгайд алдагдаж сэлбийн зах зээл нийлүүлэгдэх байсан бол сүүлийн үед нүрсэн яндан хулгайлж дамлан худалдаалах тохиолдол ихсэж байна. Тухайлбал Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтээс 2020 он гарсаар энэ төрлийн 36 гэмт хэрэг хөл хорой дотоосноос хойш 4 удаагийн үйлдэл бүртгэгджээ. Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт бол өмнөх онд бол 2019 онд нийтдээ нүүрсэн бусдын тээвэр хэрэгслийн нүүрсэн янда хулгайлдах гэмт хэрэг бол нийтдээ 7 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2020 он гарснаар одоо 10 сарын эхний 10 сарын байдлаар нийтдээ 36 ширхэг бусдын тээвэр хэрэгслийн нүүрсэн янда хулгайлдах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тэгэхээр өмнөх оныхоор хол одоо энэ жилийн тоо үзүүлэлт бол ихэд өссөн тоо үзүүлэлттэй байгаа. За тоо үзүүлэлт өссөн шалтгаан нь бол иргэд ажилгүйдэл, ядуурл, дээрээс нь Facebook болон интернет очноор бусдын тээвэр хэрэгслийн нүүрсэн янд өндөр худалдаж явна гэсэн зарын дагуу иргэд болохоор нүүрсэн янд хулгайлах гэмт хэрэг гарах шалтгаан ихэд их байна. Хөл хорой 2022 дугаар сараас ирж тавигдсан. 2020 оны 3-4 дугаар сард бол энэ Purus 20 машин нүүрсэн яндан хулгайлах тохиолдол их бүртгэгдсэн. Одоо харин сүүлийн байдлаар энэ 11 сар 9 сарын байдлаар бол нүүрсэн янд яг хулгайсан гэмт хэрэг бол бүртгэгдчихэд байна. Purus 20 машин болохоор дотор он оноос хамаарат нүүрсэн яндын гууд нь өөр, 2004 оноос өмнөх нь өөр, 2004 оноос хойш нь өөр гэдэг төрлийн явагддаг. Тэнгуүтээ нүүрсэн яндынхийнх нь криминологи шинжээр ингээ үзэх юм бол нүүрсэн яндын гуудыг ирэхэд яг тусдаа ингээд авдаг хүмүүс нь тэр чигээ уртаар нь авдаг хүмүүс нь зөвхөн нүүрсэн яндыг ингээ задлаад авдаг хүмүүс байна. Тэр болгоныг бидний шалгалтын ажиллагааг хийгээд сэжигтэй этгээдийг оож тогтооход дотор нь урд нь тасрын чиглэл өдөр тундаа Purus 20 машины засварын чиглэлээр ажиллаж исэн хүмүүс байсан тохиолдлууд бол байгаа. Тэр бол одоохондоо шалгалтын ажиллагаа үргэлжлээд хэрэг түүг бол ингээд шалгагдаар явж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн 16-аас 30 насны иргэд үйлдэж байна гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлсэн. Тэд нүүрсэн яндаг 700 мянгаас 800 мянган төгрөгөөр дамлан худалдаалдаг байна. Ингэхдээ цахим сүлжээ буюу иргэдийн ихэвчлэн ашигладаг Facebook-т байршуулсан хуурамч хаягнаас нүүрсэн яндан авна гэх зарын дагуу холбогдож худалдаалдаг байна. Түүнийг худалдан авч буй иргэд бүд найрамдах хятад ард улсын энгийн шүүлтүртэй яндан суулгаж өгнө хэмээн зөрүү аван солилцдог аж. Бана. Энэ нүүрсэн янда авч байгаа юм дөө. Авна юунах юм? 20. Хэдэн? 4. Сольжигээ 2 дугаар авч байгаа да. Сольж өгөөдөө. Тэ. Орныхон шүүлтүрт ямдан тавьчих. Гүү ямдан тавиулахгүй үгүй. Ямдан тавиулахгүй юу? Тэ. Тэгвэл хол ил байгаа. Ил байвал Хөгшин яаж авсан даа? Татах нь ухаад авчих юм уу? Эсвэл ухаагүй өөр хөрөл. тайраад авчих юм уу? Тэ. Шууд задаргааны гэхгүй. 250 л авна да. Баана. Нүүрсэн янда авт юм уу? Авнаа. Хэдэр авах вэ? Юуных вэ? 20. Хэдэн оных юм бол? 6 оноо. 250 мянга. Аравны тавьж өгөх юм уу? Тавьж өгнө. Адилхан шүүр тавьж өгнө. Шүүрөө. Тэ. Тавьж өгөхгүйгээр бол хэд вэ? Тавьж өгөхгүй гэх юм бол ялгаа байхгүй сте нөхөрлөсөн юм чинь. Хулгайн гэмт хэргийн гол зорилго бол ихэнхдээ хүмүүс ерөөсөй амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн тийм зорилготой. Яг л бусдын энэ Facebook орчин бол интернет сошиал орчинд Purus 20 машины нүүрс яндаг өндөр үнээр худалдаж явна гэсэн тийм иргэдэд зар түгээснээс болоод иргэд тэрэндээс амар хялбар аргаар бусдаас мөнгө авах тийм санаа сэдэлттэй байгаа байхгүй. Зарж байгаа нь болохоор 750 мянгаас 800 мянга янз бүр зарж байгаа. Он оноос хамаарат Purus машины. Purus 20 нүүрс яндаг бас хулгайлж байгаа нэг тохиолдолд болохоор Purus 20 ундаг найз нөхдийнхөө машиныг түр зээлж аваад тэнгуүтээ тэрнийх нь оронд хужаа бүгд нэр татрадаас улсаас ирсэн хужаа нүүрс яндаг оронд байршлуулад ориг нүүрс яндгийн зарсан тохиолдлууд бас урд нь бүртгэгдсэн байна. Энэ дээр холбогдлоод бодож жишээ гэх юм бол 2020 оны 4 сарын 18-ны өдөр Иргэн Бэд Сонгон хайрхан дүүргийн 20 дугаар орны нутаг дэвсгэр дээр хамаатныхын залуу түрүү машиныг чинь гуугаад аваад яс энэ ажил дээр очичоод хүрээд иргээд машинд гууж авч явсан боловч оройн эрэхтэй машины өмнөхөөсөө арай илүү өөр дуутай байсных нь дагуу тэр машин тэргээ шалгаа үзсэн чинь өөрийнх нь машины ориг нүүрс яндаг энэ
хулгайж авч зараад хоорондоо хуурамч буюу бүгд найрамдахад ард тусаас ирсэн нүүрс яндаг зарсан тохиолдол бүртгэгдсэн. Жолоочид камерын хяналтгүй газар автомашинаа байрлуулдаг. Автомашиндаа тохиолдол суйрлуулдаггүй зэрэг нь энэ төрлийн гэмтэргийг үйлдэж байгаа этгээдүүдийг өөгшүүлэх шалтгаан болж байгааг цагдаагийн байгууллагаас хэлсэн. Иймд жолоочид автомашиндаа тохиолдол суйрлуулж энэ төрлийн гэмтэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.